Сайн байцгаана уу? Нарогийн YouTube сувагтай тавтай морил маш их баяртай байна. Та бүхэнтэй дахиад уулзах дахин реле хийх боломжтой байгаа. Баяртай байна. Хэд хоног ноороо хайцсан бэ гэж магадгүй би нэмжлэгээ хийлгсэн. Ямар нэмжлэгээ хийлгсэн гэхээр та нар миний бичлэгүүд үзвэл би ингээ гараа барайл ингээд яриад байгаа. Тэгээд тэр нь ямар учиртай гэхээр миний ходоод өвдөгтөө зэрэгцээд миний гарын энэ яг мэдрэлийн судас өвдөж байгаа юм шиг дарж өвдөөд айгүй удсан бас яг 6 сар болсон. Тэгээ эмчнэр ерөөсөө юу ч олж тогтоож чадаагүй. Тэгээд эмнэлгээр шинжилгээ өгөө бүх юм эрүүл гараад гэхдээ өвдөд байгаа бол наашаа анхаарлаа хандуулаарай заяа. За ийм юм. Эмнэлгийн тоног төхөөрөмж илрүүлж чадахгүй чадхааргүй тийм зүйл байд юм байна. За чадахгүй дээ биш мэдхгүй одоо чи уламжилт ангаах гэдэг чинь Европ юм гэдэг чинь хоёр өөр тийм үү. Уламжилт ангаах жишээ нь зүрхний хий, савны хий тэгэл нөгөө тунгалгын системийг ингээд байраагаар гаргах лимп булчирхай цожих эдний чинь нөгөө маш олон юутай булчирхай лимп чинь маш олон юм нөгөө судлуудтай болохоор яг специфик ямар лимп гэдгийг нь хэлэхгүй бол ерөөсөө тийм одоо тэрийг гаргаж ирж чаддгүй байна л да. Тийм болохоор уламжилт ангаах эмнэлгээрээ яваад би ундрах гэдэг эмчтэй танилцсан. Та бүхэн миний лайвыг үзсэн бол би ундрах эмчтэй танилцаад ундрах эмч лейд байдаг. Тэгээд ирээд би 3 өдөр байруулад 3 өдөр байруулсны дараа би 7 хоног гам байрах шаардлагатай болсон. Яг тэгэхээр маш их хөдөлсөн, тэгээ маш их хөлдөрсөн, доошогоо маш их нүж гарсан. Тэгээ миний сав ингээд жоо хазаад тэгээд юм үлдсэн байсан юм шиг лээ. Би чинь төрөөд одоо дөнгөж 2 жил 5 сарт болж байгаа штэ. Тэгээд маш их хөлдрөөд, маш их цэр гараад аюу их яв гарсан. Тэгээд 7 хоног би маш сайн гам байраад тэгээ буцаад ингээд та нартай уулзах боломжтой байна. За тэгээд дээрэс нь би амуугийнхаа бүтээгдэхүүнийг хэрэглээд миний хеликобактер негатив гарсан. Бас маш их баяртай. Дээрэс нь та нар мэдж байгаа би ходоодны хаалганд орох байсан. Тэгсэн чинь нөгөө булчирхай ходоод нь бас булчирхай одоо лимпийн булчирхаанууд ингээд цочоод минийх болохоор айсан судлаж очсон. Айсан судлаад ингээд чочоод удачгаараа нөгөө тунгалгын системийг хаагаад ингээд эргэлдэх гүйлтг болгочихсон юм байна л да. Тэнгүүд ингээд би өвдөд хөлөрж байгаа нь яаж байгаа гэхээр тунгалгын систем чинь хороо гадагшлуулж байна гэж ойлгох хэрэгтэй. Тэгээд доошогоо маш их муухай юм бохирдол ингээ гараад маш сайхан тайвшраад үнэхээр гоё болсон. Тэгээд дээрээс нь би хоолныхоо дэглэмийг үнэхээр сайн барьсан болохоор барай засал уламжилт одоо яг тэр нөгөө мэрэгжлийн эмч төгссөн тэр хүмүүс чинь шууд ингээл булчирхай цочсон мэддэг юм байна. Ингээл бүзэл энд чинь булчирхай цочсон байна. Ходоодны булчирхай цочсон байна гэд тэгээд би буцаад очиод үзүүлсэн чинь ходоодны эмч маань хаалгаа хийх шаардлагагүй байна. Жижигэрсэн байна гэж аахгүй. Яагаад тэгэхээр ундрах эмч үзэнгүүтээ ходоодны булчирхай цочсон байна гэж байраад тэгээд дээрээс нь нөгөө юу яасан байхгүй. Одоо хөхөртэй давс өгсөн. Тэгээд тэр нь болохоор энэ тэгэхэд дэлгүүртэй юм хэлээ. Black salt гэдэг юм хэлээ шүү. Тэрийг уугаад тэгээд бүх булчирхаануудаа идгэн гэсэн. Тэгээд үргэлжлүүлэн цаашдаа ерөнхийдөө бол айгүй лимпийн дасгалууд айгүй сайн хийх юм билээ. Тэгээд дасгал хөдөлгөөнөө сайн хийгээ явна. За дээрээс нь би дэглэмээ бариад хоолныхаа дэглэмээ бариад та нар миний нүүрнээс будааг байхад үнэхээр гоё болсон. Тэгээд хоолныхаа дэглэмийг бариад би 8 кг хассан. Ямар ч байсан бүр маш гоё болсон. Миний хөвлий татагдаад ингээд бүр амар гоё үр дүн үзсэн. Одоо би жоохон нэмээд миний ходоод хэвээрээ нөгөө маш удаан жил явсан болохоор ходоод нь боловсруулах одоо digest нь метаболизм нь айгүй муу байгаа байхгүй юу. Тэгээ ходоодны гал дийлч болцсон. Одоо тэрийг дэмжих бүтээгдэхүүнүүд хэрэглээд миний хоолой маш сайн задаад боловсруулалт болсны дараа би дасгал хөдөлгөөнөө хийгээд явах юм байлээ. Тэгээ болоогүй. Тэгээд дасгал хөдөлгөөн хийхээр болоогүй. Тэгээд ямар ч гэсэн ийм сайхан хоёр баяртай мэдээтэй байна. Тэгээд энэ хулан ихч ундрах ихч хоёртоо үнэхээр их баярлалаа. Та нар энэ хүмүүстэй таарах юм бол заавал бариулаад энэ амуугийн бүтээгдэхүүнүүдийг бас хэрэглээрэй. Яагаад тэгэхээр урамлын гаралтай ямар ч химийн орц найрлагагүй бүтээгдэхүүнүүд учраас бид нар эртээр үеэсээ л
уламжилд ангаах, уламжилж ирсэн бид нар өв сургамлаараа идээж хоолоороо бид нар өөртөө ангааж ирсэн тийм ард түмэн. Тийм болохоор бид нар өв түүхээ судлаад уламжил ангаахаа судлаад энэ гайхалтай эмчнэр дээр очиж үзүүлээрээ тэгээд нөгөө хий шар бадгана гэж үгд юм лээ. Миний гуруулаа хөдлөөд бүр ингээд амар галзуу шиг болсон. Тэгээд нэгээ бас хоолоороо дараад ингээд маш сайхан болсон, сэтгэл санаа ингээд дээр дороолоод одоо нэг амар уулзаад ингээд аюу хэцүү байдаг гэсэн уур бухимдал хүрээл байж байгаа л ингээд огцом уурлаад байдаг гэсэн чинь нөгөө зүрхний хий хөдөлгөөрөө тэгж огцом ууралдаг гинэ. Тэгээд тэр мэрэм үнэхээр сайхан дарагдаад аюу сайхан болсон. Тэгэхээр сэтгэл зүйч дээр очихоос өмнө бас энэ уламжилд ангаах эмч дээр очиод үзээрэй. Та нар Монголд байгаа. Гадаадд байгаа хүмүүс нь болохоор хийшээснийхаа зургийг хулын ихч рүү явуулаад хэрвээ ундрах ихчтэй мэддэг хүмүүс нь таардаг бол сайхан байруулад аваарай гэж хэлмээр байна. Тэгээд гадаадд байгаа хүмүүс ер нь ихтлэн даатгалгүй аюу хэцүү байдаг. Юу нүгдээд байгаа мэддэхгүй аюу хэцүү байгаа бол хөө сайхан эмчнэр дээр очиод хоолныхаа дэглэмээр хоолоороо бид нар бас өөртөө ангааж болдгийм байна гэдгийг би сурсан. Тийм болохоор та бүхэн бас хэрэгжүүлээд үзээрэй. Тэгээд үнэхээр уламжилд ангаах эмчнэрээ шүтэж байгаа би бидний мэдэхгүй тэр эмнэлэг олж тогтоож чадахгүй байгаа тэр зөөрүүдийг шууд болоод онцлол эмчилждэг үнэхээр гайхалтай иж эцтэй хүмүүс гэж би хэлмээр байна. Тэгээ би та нарт хэлдэг миний эргэн тойрон дандаа сайхан хүмүүс хүрээлдэг, сайхан ах дүү нар сайхан хүмүүстэй би үнэхээр азтай хүн гэж хэлдэг шүү дээ та нарт. Тэгээд юм болохоор та нарыг ч гэсэн миний аз дагаж Азийг үргэлж ивэх болтугай. Тэгээд өнөөдрийн блог ингээд дуусчих. Та бүхэн надын блог таалагдвал үзүүлэн лайк дараад, subscribe дараарай. Баярлалаа. Баяртай.